Yeah, that body's a blessing, girl. I ain't tryna pressure her. She messed with the temperature. Hard this. Бүгдээрээ сайн байцгаана уу? Би энэ одынхаа зөвлөмж. За энэ удаагийн бичлэгээр нэг юм зөвлөж таанад танилцуулах гэсэн юм. За энэ удаагийн асуулт бол YouTube channel ажиллуулахад компьютер хэрэгтэй юу гэдэг асуулт байгаа. За тэр асуултанд би өөрөө асуултаа тавьж өөрөө хариулах гэж байна. За энэ компьютер гэдэг яагаад асуусан бэ гэх юм бол ингэдэг байгаа. Тэр дан уцаараа бичлэг хийгээд дан оруулаад явах юм бол ингэдэг уцаар оруулангуудыг утасны програм юм байдаг. Тэгээд my channel руу ороод энийгээд миний channel байгаа. Тэгээд энэ уцаар хийгүүд анализ эдэн харагддаг. 13 subscribe-тай. Тэгээд энд хамгийн ихэнд энэ Train Driver-ийн 10 үзсэн байна. Тэгээд энэ доошоо ингэж явдаг. Тэгээд уцаар хийгүүд гол нь ингэж хэрэглэгчийн ингэж өнгөц харагдж байгаа иймэрхүү энэ хин heavy truck simulator first look gameplay гэдэг иймэрхүү зургуудыг бол оруулж болдгоо уцаар. Заавал юу н компьютер хэрэгтэй гэж хэлж болно. Энэ уцаар тохируулсан бол автоматар тохируулцдаг байгаа уцаар бол. За тэгээд энэ видеос байна. Видеос та энэ миний бичлэгүүдийн плейлист тоглуулж жигсаалтнууд байна. За тэгээд энэ яг хөө ингээд иймэрхүү зүйлүүд. Тэгээд энэ channel болонгууд миний сабдарсан channel-ууд. За энэ about нь болонгууд энэ about-ийн бас энэ тусгай юмнуудыг бас өөрөө хийдэг. Өөрөө тэгээд компьютерийн тусламжтайгаар хийдэг. Тэгэхээр энэ симулятор болон бусад төрлийн тоглоомын бичлэгүүдийг танд хүргэж байна. Хүмүүс сонирхчийн бичлэг гэж жигсаалтанд уцаар хийсэн мэдээлэл болж үзье нэгтгэлээ баярлаа гэж байгаа. За энэ иймэрхүү зүйлүүд байдаг. Энэ 17-ны 1 сарын 23-нд би яг YouTube channel хийж юм байна. За тэгээд ийм байгаа. За шууд ерөөсөө бичлэгээ хийж дөө. За тэгээд одоо шилжүүлээд үзүүл. За тэгээд энэ олонгууд компьютероор хийснээр ямар ач тустай вэ гэх юм бол энэ байна. За ингээд шууд үүтсэн нийт тоо болон subscribe-ийнхаа тоог энэ дээр ингээд гаргаад ирж болдог. Компьютероор хийхээр. За тэгээд энэ манай бичлэгүүдийг үзэлцсэн жигсаалт энэ сэтгэлдлүүдийн нэг доор ингээд гаргаад ирж болдог байгаа. За тэгээд энд анализ байна. Сүүлийн 28 өдөр 4 subscribe нэмэгдсэн байна. Тэгээд 244 удаа үзсэн байна энэ 28 хоногт. Тэгээд 340 минут үзсэн байна. Нийт. За тэгээд энэ ингээ миний бичлэгүүд харагдаж байна. За тэгээд ийшээ видео менежер рүү ороод ингээд бүх бичлэгүүдээ ингээд чагсаад үзчих болдог. Жишээ нь энд одоо үзэлтээр нь англи. За ингээд хамгийн их үзэлттэй нэг одоо өвөл сайхан байдаг өвөл дуучингаана гээд энэ байна. За тэгээд энэ компьютерээр орохын батныг давуу тал нэг анализ байгаа. Энэ анализаар ингээд нийт үзэж байгаа бичлэг хаанаас үзэж байгаа, юунд ямар төхөөрөмжөөр үзэж байгаа, хэдэн минут нийт үзсэн байна гэдгийг анализ болгоод гаргацдаг. За тэнд тэгэхээр энэ би энэ анализыг харин зөв ашиглах тал дээр жоохон алдаад байгаа. За энэ нөгөө түрүүний тэр хянах тамбрын доор гарч ирсэн юм байна. За ийм хөдөлгөөд байна да. Тэгээд 4 лайк, дизлайк авахгүй, 4 комменттэй, шеэр 5 удаа шеэр хийсэн байна. Тэгээд энэ видео плейлист subscribe. За тэгээд топ 10 бичлэг юм оны карт уншигчийн танилцуулга нийт 57 юу вэ? Анти 18%-ийг нь үтсэн байна. Тэгээд 29 үтсэн байна. 2 лайктай, 2 комменттэй байна. Тэгээд топ 10 бичлэгт ийм бичлэг орж байна. Тэгээд географик болонгууд Монгол 76 үтсэн байна. Түүх за ингээд уусаар нь ангилждаг. За тэгээд энэ үтсэн эрэгтэй эмэгтэйгээр ангилт гарч ирдэг юм байна. За энэ хэрхэн миний бичлэг болсон байх юм бол YouTube-аас хайж болсон байна. Үндснээр нь хайж болсон байна.
Тэгээ хажуугаар нь дэмж орж ирдэг, хажууд нь санал болгодог бичлэгүүдээр бас минийхийг олж харсан байна. За тэгээд энэ плей логотио буюу Facebook пэйжээр үзсэн үү? Чаналын пэйжээр үзсэн үү? Зүгээр үзсэн үү гэдэг ингээд харагдаж байна. За ингээд дэшээ явуулангууд за юу гэн за зүгээр шууд ингээд төвг удажсэн шууд ингэчи. Юуг нь шалгах вэ? Зүгээр subscribe шалгах чи дөө. За ингээд миний сүүлийн 28 хоногт ингэж өөрчлөгдсөн байна. За тэгээд зарим тийм од чаналтай хүмүүс бол арай өөр баг. За тэгээд ийм л байна да. За тэгээд бас компьютер орох нэг давуу тал нь анализ. Тэгээд дээрээс нь нөгөө юу байна? За видео менежер руу ороод нөгөө дагуур хадмал тайлбар гаргадаг. Тэр тайлбар юу байна? Тэр тайлбарыг одоогоор би нэг цөөхөн бичлэгэнд хийсэн дээ. Нэлийн цөөхөн бичлэгэнд хийсэн. Яагаад гэвэл тэр чинь маш жоохон төвхтэй юм байлээ. Тэг бас хийж явах явцдаа далах өөрөж зогсох юм уу. Тэг хамгийн сүүлдээ ийм хадмал тайлбар хийсэн бичлэгийн зайсан толгой 18 он 1 сарын 17-ны өдөр ингээд энэ ард нь CC гэдэг нөө хадмал тайлбартай гэж байна. За энэ чи миний бичлэг болохоор нөгөө хооч ирэхээ санаалга манаалга гэхгүй баха. Энэ өнгөц зураг солих байсан юм шүү. За яг одооноос саяхнаас бүгдийг хийдэг болчих юм яах. За тэгээд хадмалыг нэтгчүүлсэн байгаа. Yeah, that body's a blessing, girl. I ain't trying to pressure her. No, no, no. She messed with the temperature. Heart rate is. За танд цараа. Энэ удаагийн бичлэгээр зайсан дээрээс хөргөжөөд ингээд хадмал хийчихээр нэг бодлын нэлээ ашигтай байдаг. Яагаад гэвэл жишээ нь миний яриаг зарим хүмүүс ойлгодгүй байж магадгүй тийм болохоор тэр яриаг нь илүү найдвартай болгож өгөхийн тулд ингээд хадмал хийдэг байгаа. Гэтэ баг ойлгохгүй гэхэд баг хэцүү баг. За тэгээд иймэрхүү байна да. За тэгээд бас дахиад нэг даваа тал нэг юм бол энэ бичлэгээ оруулсны дараа компьютероор ингээд ачуулдаг ингээд жишээ нь Info-Analytics буюу ингээд плейлист руу оруулах сонирхчийн ингээд энэ дээр Unreal list буюу жигсаалтанд ороогүй хувийн ингээд энд хамаг юмнууд нь байдаг. За тэгээд энд Traveland events аялал дээр тавьсан. Тэгээд видео логотер нь яах юм бэ? За тиймэрхүү юм байна да. За тэгээд аудио болон эффектүүдийн солидог. За энэ end screen гэдэг бол маш чухал зүйл. Та тэр миний бичлэг дуусна үздэг бол хамгийн сүүлийн end screen дээр нөгөө юм харуулж өгдөг, тэмдэгт оруулж өгдөг. Хэрвээ та за энэ би нэг оруулсан байна. Энэ нэг өнгөц харахаар нэг хөвчтэй да. Яаж оруулсан бэ? Нэг ингэж л оруулд юм да юу. Миний бичлэг үзсэн байлаа. Таалагдсан бол лайк дараарай. Асуулт байл коммент хийх шүү. За баярлалаа. За нэг ийм ингэж end screen хийдэг. За тэгээд энд бас нэг карт гэж байна. Энэ картыг би тэгж ашиглаад байдгүй. Энэ карт дээр бараг дараад ороод идэх хүн бас бараг байхгүй. За юу ч гэсэн картыг нь эхлүүлээд үзье. Тэгээ за энэ видео плейлистээс сонгоо. За эн чинь юуны бичлэг, дайсангийн бичлэг болохоор за энэ сүүлд орсон энэ бичлэгийг нэг танилцуулаад үзчихье. За тэгээд эн чинь одоо хаана ор. За эхний 1 секунд. За 14 секундээр нэг тавьчих. За тэгээд энэ удаагийн бичлэгээр дайсан дээрээс энэ болонд энэ дээр гарч ирдэг. Одоо 30 бай 8 болж байгаа. Тэр үед жоохон цагаа хандуулсан байлээ.
энэ дээд байгаа булан дээр гарч ирдэг байгаа. За сайн байцгаана. Энэ удаагийнхаа бичлэгээр Энд дээр гарч иж байна. Retro Simulator Facebook gameplay гэдэг ингээ гарч ирдэг байгаа. За энийг ингээд юу гэсэн хадгалчих дөө. Өөний автоматар хадгалсан юм нэ. За тэгээд энд subtitle байна. Mongolian гэдэг идэвхжсэн байна. Published буюу нийтлсэн. За ингээд ер нь дуусгая да. За ингээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Таалагдах юм бол лайк дараарай. Нэрээ асуух зүйлээ бол асуугаарай. За тэгээд толгоос хүсэлтэй байгаа толгойнхоо нэрийг үлдээгээрэй. Нэрээс нь надтай за хамтарч ажиллах гэж хэлж байна. Хамтарч ажиллах сонирхолтой хүн байвал хэлээрэй. За ингээд баярлалаа. Баяртай.